Hi, it's Boggy. Зун болжийн зунтай холбоотой аялал зугаалга хоолны талаар inspiration аваад international iconic figure foodний хоолны review хийдэг best ever food review show болон түүний үүсгэн байгуулагч Sunny Side-ийн талаар та бүхэндээ жоохон танилцуулъя. Sunny Side-ыг хүмүүс улаан банданатай залуу гэдгээр илүү мэднэ. Нэрийг мэдгүй ч гэсэн visual-ээ тэрийг ингээл бодоход за нэг тийм гай цагаан залуу улаан банданатай хоолны review хийгээд байдаг гэдэг. За best ever food review show нь exotic, unique хоолнуудыг ингээд туршиж үздэг. Тэгээд олон улсаар аялдаг. Ер нь Аз орнуудаар аялаа. Тухайн нутаг бүсийн одоо өөр мөц сонирхолтой хүмүүсийн одоо туршиж үзээгүй хоолнуудын талаар ревю хийгээд тэгээд тухайн улс орных нь түүхтэй нь уялдуулаад айгүй гоё видео хийдэг. Тэгээд Sunny Side нь Америк залуу байгаа. Тэгээд 20-од наснда 24 наснда нэлийн ингээд сэтгэл санаагаар унаад амьдралдаа өөрчлөлт хийгээд Солонгос яваад Солонгос очоод яг юу хийх вэ гэдгийг мэдэхгүй янз бүрийн ажил багш тэгээд нэг 2 дугаар түвшний K-pop-уудын видео контент хийх ч юм уу тэгж яхта өөрийнхөө одоо тэр хүн өөрийнхөө сонирхолтой гэсэн мөртлөө ямар нэгэн тодорхой сэдвгүй YouTube видео хийж гисэн ба. Тэгж яхтаар тэн дунд нь Солонгост байгаа international cuisine юм уу эсвэл street food-ийн талаар ревю хийгээд яваад байсан. Тэгээд нэг бараг 8 жил Солонгост байх хугацаанд нэг тиймэрхүү attempt хийгээд тэр явцдаа тийм bizarre food гэдэг шүү дээ. Bizarre food-ээс санаа аваад тийм өвөрмөц сонин хүмүүсийн туршиж үзээгүй хоолнуудыг тийм амар хэцүү газар нь очиж туршиж үздэг. Тийм identity-га олсон. Тэгээд өнгөж олоо байж идэл Вьетнамд байдаг нэг студ санал тавиад хамтран ажиллах санал тавиад Вьетнамд хүрээд энд байршаад тэгээд ингээд food review яг өөрийнхөө чиглэлээр ингээд food review хийдэг юм хийя гэд. Тэгээд юу нь яг энэ одооныхоо яг чиглэлийг одооныхоо ингээд ялгарлыг олсон. Тэгээд тэр хүртэл Sunny маань бас л нэлийн struggle хийсэн, өөрийгөө ч олоогүй, юу хийх гээд байгаач мэдээгүй. Тэгээд видео хийж явахдаа ингээл баг л усанд ороогүй тослог үстийг тэгээд өмнө нь видеон дээр хийжсэн цамцаа угаахгүй шууд эргүүлэл нөгөө тийш нь буруу харуулж өмсөл дараагийнхаа видео хийгээд явж идэг тийм байжгаад channel-ийнхаа ерөн чиглэлийг нэлээд гоё тодорхойлоод тэгээд за ингээд видео хийж байгаа хүн чинь ингээд put together болох хэвээр тэгээд бас нэг юм signature ялгарл байх хэвээр гэдгийг somehow ойлгоод тэгээд улаан бандана зүүж эхэлсэн. Тэгээд тэр бол үнэхээр нүдэ олсон accessory байсан. Тэгээд тэрнээс хойш тасралтгүй тууштай 10 жил хийгээд хүмүүст хүрсэн. Тэгээд best ever food review show гэдэг нэрээрээ тэгээ бас улаан банданатай залуу Америк залуу food review хийдэг. Тэгээд дандаа Аз улсуудаар хийдэг. Тийм exotic, unique food-нуудыг туршдаг гэдэг яг ийм богино өгүүлбэрт ингээд тодорхойлж болох үз. Personal branding үүсгэж чадсан байгаа. Тэгэхээр онлайн платформ дээр видео контент хийж ингээд үзэгч нартай хүрэх гэж байгаа бол хамгийн багаар ботход нэг signature accessories заавал consistently зүүжиж over the time хүмүүст хүрдэг. Тэгээ гол нь consistent. Зарим хүмүүс яг ингээд distinctively ялгарах амар bright тод өнгийн улаан бандана ч юм уу эсвэл нэг хэвийн өрмөц усны засалт ч юм уу тийм байдлаар ялгардаг. Өмнөх контент дээр яаж исэн Seth Godin шиг ийм
байнга зуудаг аксессуар ингээд бүр ингээд weirdly ялгардаг touch-аар purple ч юм уу арам зүүдэг ч юм уу тийм байх нь personal branding image талаас нь маш чухал. Тэгэхээр та хэрвээ food review хийдэг ч юм уу travel channelтай ч юм уу байх юм бол нэг тийм signature өөрийнхөө байнга хэрэглэдэг accessory-г ингээд тогтмол нэг хэвэн байдлаар зүгээрээ тэгээд over the time яг тэргээрээ та яг тэрүүгээрээ хүмүүст хүрээд алдартай болно. Тэний signature style-аар чинь цаашаа ингээд represent гэнтэй ягаав нөгөө team юмтай гэв team нэрийн хуудас болтол гоё accessories сонгоорой.